Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулаа нэвртэй подкаст. Хааны сайнд улс жаргана, эцгийн сайнд үр жаргана. Монгол ардын зүрэг. Хурдан хүлгийн домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. 2 дугаар хэсэг. Боржигны их шинжээч онон мөр хаван. Сумагийн онон мөр хэмээгдэгч их шинжээч хүлэгчийн амьдарч байсан цаг үеийн зайг нутаг усны өвгдийн хуучаас сурвалжлан босговол Манжин хааны бүрэн засагчийн Тунжи 5 дугаар он буюу 1866 онд мэндэлж 1943 онд үүл хаасан байна. 1940-од оны үед хамт морь уйж явсан хэд хэдэн өвгдийн дурсамжаар онон мөрөн гуайг 1944 онд таалал болсон гэдгийг баримтлыг эвч түүний зэхүү буян дэлгэрийн үгийг чиг болгож 1943 онд үүл хаасан хэмээн тэмдэглэв. Зэхүү буян дэлгэрийг нутаг усных нь онон мөрний сүнс эгж төрсөн гэдэг. Игэхдээ зам твийг 3-таа тойроод ирнэ гэж төлгөнд буусна нь буян дэлгэр болоо. Буян дэлгэр 1946 онд төрсөн болохоор 1943 онтой онолдож буй хэрэг. Уугуул нутаг нь гэвэл Сэцэн хаан аймгийн Боржгон Сэцэн вангийн хошуу. Жинхэнэ эцэг нь Даржаа боловч өвөг эцгээрээ овоглон Сумагийн онон мөр хэмээн алдаршжээ. Онон мөр бэлчээр усыг ихэд эрхэмлэн сонгож Боржгон нутгийн дээсийг давж хол урт хөлөөр нүүдэлдэг хүн байв. Хицүүтэйг оцол сансраас наадай, ностой, их шанхай, бүр ордос, зүүн тийш орлай будар, зүүн хойш хэрлэн гол тулсан эрхтийн уул, ов тов, тэрэгтийн тал, хойш гүн галуутай, мөнгөн морд, баян чандман хүрсэн уудам нутгаар нутаг сэлэгдэг байжээ. Ийм өргөн удмаар нутаглаж хүлэг морио уйж газрын хурдны удмыг шинжин таньж олон сайн уяачтай танилцсан тэднээс эхийг мэдэж хоримтлуулсан нь гарцаагүй юм. Зөвхөн нутаг хушууныхаа нэгээхэн хонхор хотгорт байсансан бол хичнээнийг үзэж мэдэж нүд тайлхсан билээ. Онон мөрийн хүүхэд бага насны тухайд уяач буяндаш түүний хүргэн хамтаар олон жил морь уйж явсан үлзий доогийн хуучилсныг бидэнд тэмдэглэн ирүүлснийг сэрүүлье. Балчир хүүгийн авхаалчид явдал Сэцэн хаан аймгийн Боржгон Сэцэн вангийн хошууны ард Сумаахүү Даржаагаа гэрлүүлж өрх тус хаарлсан ч өмч хөрөг мал тастаж өгсөнгүй. Харигхан хадам ихийн гарыг царайчилж сурсан бэр нь цай чанах бүрд уура хотон дотор хажуугаар нь хэвтүүлэн тавина. Чингэхэд хадам их нь ганц удаа чанах цай хийж уурыг босгож орхино. Амьдрал ийхүү хатуу чан үргэлжилсээр ууган хүн 7 нас хүрв. 2 дахь хүү онон мөр 5 настай үедээ нөгөө хэвтүүлсэн цайны уураа өөрөө бариад өвөг эцгийн гэрт ороод бүтэн цай өгөхийг хүсжээ. Балчир хүүгийн ийм явдал дургуутсан эмэг их нь "Чи юм уу хунцтай цайг зөөж чадвал аваад яв" гэжээ. Балчир хүү түүнийг бүсээрээ осрлож ханнаас уяад хүнд хөргүүлэхгүй байсаар орой эцгийгээ адуунаас эрэхтэн хилж хунц цай гэртээ авчруулсан гэдэг. Энэ явдлаас хойш Сумаахүү Даржаада мал хөрөнгө таслан өгсөн байна. Онон мөрийг өсөх насанд Даржаагийн амьдрал өдөлсөөр байв. Онон мөр Боржигны нэгэн тайжин охинтой гэрлэж 5 хүүхэдтэй адуумаа сайтай өнөр өтгөн сайхан айл болсон ч тэгтлээ их морь уйж хурдлуулж нэрд гараагүй л байв. Харин баг охин улан баярыг төрснөөс хойш онон мөрийн хурдан морь шинжин таних авиас бэлэг гойд задарсан гэдэг юм. Онон мөрийн баг охин улан баяраас буян дэлгэр баяр сайхан гэдэг 2 хүү төрсөн. Энэ 2 хүүг адууны тэнгэртэй улс гэж нутгийнхны ярилцдаг нь нэгэн жиг сайны гэрэлгийг хойштын удамд туссан нь тэр буй. Туулаа нэвртэй подкаст. Хардал жанжин бэс бүрөвж ав Боржгон Сэцэн вангийн хушууны ноён гомс сүрэнд энэ зууны наадамд уяачтай ирүүлэхийг урьж онон мөр хавангийн хонгор зээрд морины хурдыг үзье гэж нэр заажээ.
онон мөр ноёныхоо зарилгаар хардлын хошуунд очиж өвгөн ноёны амар амгалан айлтгаж ирснээ мэдэгджээ. Өвгөн ноён урайлган угтаж "Чи хөө хідэн айраг түрүү авах гэж ирэв?" гэхэд "За ноёнтон, би азраг их нас 2 айрагдаж магадгүй гэж ирсэн билээ" гэж учирлан мөрөгжээ. Өвгөн ноён "За би орлоогоос хурдан хар морь авсан да" гэж хэлжээ. Ноёныг хар морио үзгэх болов уу гэж бодсон ч уяан дээрээ оч гисэнгүй учир даруй буцжээ. Замдаа хуучин танилтайгаа уулзсан инээ тэрэ хөөрөгцөөр түүнийг өвгөн ноёны уяаны адууг хардаг болохыг мэдэв. Өдөр нь амраад шөнө нь мандаг гин. Онон мөр хуучин танилаасаа өвгөн ноён орлоогоос авсан хурдан хар морьтой гэж хэллээ. "Надад морио үзүүлсэнгүй. Чи өнөөшөө надад хар морийг үзүүлэхгүй юу?" гэж гуйжээ. Танил нь "Чи надаас өрөнд авах 2 морио суудах бол хар морийг үзүүлж болно" гэж наргаан даргаан болгон үг хавчуулаад адуу манах газраа зааж өгчээ. Бүрэнхий болох үед онон мөр ноёны адуун дээр очивол танил нь хар морийг барьж өгөв. Гигэн доогуур амийг нь ангаалгаад магнааг нь нэгэнтээ хэлээд "Яасан хурдан буй юм бэ? Би нэг мордоод ирий" гэд нэг азраг адууг нь хагас тойроо тавьчихав. Онон мөр танилдаа "Чи надад өглөггүй боллоо" гэж хэлээд явжээ. Маргааш өглөө ноён онон мөрийг дуудуулахад "Ноёнтон мэдчихэжтэй хонгохгүй болж л таарлаа" гэж имээсээр очтол шөнийн явдлыг мдээгүй бололтой инээмсэглээд "За ах, чи морь тал мултрахыг мэдэх үү? Миний хар морь нэг талаас нь харвал уяан яг таарч, нөгөө талаас нь харахад уяан мултарсан байна. За би морь тал мултрах гэдгийг мэдэхгүй" гэж мэхэс хийжээ. Тэр өдрийн наадамд онон мөрийн хонгор зэрд өвгөн ноёны хар морь 2 хол тасархаа гарч ирээд онон мөрийн хонгор зэрд төрүүлж ноёны хар аман хүзүджээ. Хардлын тэр удаагийн наадамд онон мөрийн их зэрд гэдэг азраг, хонгор зэрд гэдэг морь 2 нь төрүүлж боржгоны уяач хэлсэндээ хүрчээ. 100 морь ууж байхдаа энэ жил нялга сүмбрээс олон морь ирэх төлөвтэй. Соёлын шарга маань айрагдахгүй. Урд жил нь хязааландаа хол төрүүлсэн хурдан соёолонгоо илжээ. Соёолонгийн айраг төрөг авах юмсан гэж хүргэн үлзийд одоо ярьжээ. Өнгөрсөн намар хүүдийн нервигийн адууны шарга үрэг бондгийн пунцэг аваад байсан юмсан. Би түүнийг болж өгвөл худалдаж аваад ирий. Чи морьдоо уяад уяа солихыг нь хийж байгаарай гэж зааж хэлж өгөөд явжээ. Шавартайн булгийн хойд динжид буугаад байсан үед 2-3 хоноод онон мөр дэлтэй шарга азарган үрээ хөтлөөд хотон дундураа гарч уяан дээрээ буув. Авигаа эрхийг гэрийн шуулттай хаяагаар харж байсан хүргэн охин 2 нь хоорондоо "Аав маань зүнчгэж хурдан шарга соёолон морь байхад ийм адуу хөтлөөд ирж байх гэж ярилцжээ. Хүргэн үлзий дог гарч очиход хөлн чөдрийн алгаар халцарсан их туранхай бөөн сүултээ том гэдэстэй шарга үрээн азраг уях гэж байснаа болоод "Хүү минь үүнийг нэмнээд сайн хөлсөл" гэжээ. Хүргэн нь нилээд сайн хөлс авав. 2 хоногийн хойно тарлахад шарга азрагны бөөн сүүл нь 2 тийш даллаж мордын сүлд саахалт гаруй хоцорч иржээ. Их сунгаа болоход шарга морь нь хол төрүүлж бөөн шарга азраг нь ардаа 2-3 адуутай сүлдэж ирэв. Наадмын өмнөх өдөр онон мөр уяачд дээгүүр явж морь үзэж ирээд "Нялгын буурал соёолон мөнч хурдан буян байна. Энэ жил төрүүлэх үз. Шарга азаргаа сайн уралдах юмсан" гэж ярьжээ. Үүнийг сонссон хүргэн үлзий доо хатам аав маань хурдан шарга азрахтай гэж хүмүүст ойлгуулж байгаад шарга морио төрүүлгэх гэж байна гэж боджээ. Наадмын өдөр соёолон мордох үест онон мөр "За үлзий доо хүү минь хөндлөн сартыг эмээлдэж унаад шарга азаргаа эргүүлж өг. Шарга азаргыг явахгүй бол гойдуулж байгаад 10 дотор оруулж байж тавиарай. Газрын дунд өнгөртөл хөндлөн сарт лавтаа яж ирээд явж чадна" гэж загчээ. Угийн олон үггүй өвгөн энэ удаа төрүүчийн хэлснээ 2 удаа давтан сануулв. Соёолон тавиландаа хурч эргэн ухс хийгээд
бөөн шарга морд гүйцэлгүй хоцрон чангааж хөндлөн сартын ам дийлдэхгүй ирчээрээ ухасхийн хөдөлгөөгөө алдуулжээ. Үлзий доо морины амаа татан тойруулж эргэж буцсан шарга газаргаа дахин хөдлөхдөө хөдөлгөөгөө эмээлийн бүрэгтээ орон давхар хатгаад хүүхдээ гуйдуулсаар хөндлөн сартын хурд хүчээр бөөн шаргыг чирсээр дөнгөн данган 13-т ирмэгц хөдөлгөөгөө хөвж орхив. Мордын сүлчээр татсгийн явсаар ирж ямар морь төрүүлснийг сураглахад нялгын буурал төрүүлж онон мөрийн шарга буруу талд нь ирж амун хүзүтсэн гэж сонсоод азарганыхаа хөлсийг хусаж байсан хадам дээр очиход өвгөн. За чи шарга азаргыг минь 10-ын дотор багтааж тавьж өгсөнгүй. Хэрв 10-ын дотор багтааж тавьж өгсөнсөн бол төрүүлэхгүй яах вэ гэж уурсангуй хэлжээ. Шарга морь хидэд оров гэхэд тэр айрагдахгүй морь юм чинь 6-д орлгүй яах вэ гэсэн гэдэг. YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. Мөнхийн буян тогтох цайзуу дэндв гэдэг хоёр залуу уяаж нэлж морь уйжээ. Буян тогтох нь хурдан хээр азрах худалдаж авсан байв. Их сунгаад буян тогтохын хээр азрах төрүүлж онон мөрийн зээр дазрах удаан ирв. Наадмын өглөө онон мөр. За буян тогтох минь чи хээр азаргаа татаж уралдвал миний зээр дазрах төрүүлж чиний хээр азраг аман хүзөтөх байх. Хэрв би хээр азаргаа гаргаж уралдвал пил начны хүрэн азарганы ард ирэх байх шүү гэжээ. Буян тогтох дэндв хоёр хоорондоо онон мөргөө хээр азаргыг татуулж өөрийнхөө зээр дазрахыг зүгтаалгасаар гүйцэг дэлгүй төрүүлгэх зал хэрэглэж байна гэж ярилцаад хүүхдтэй азаргаа гаргаж уралдаарай гэж захиад явуулжээ. Гэтэл өвгөний хэлсний дагуу зээр дазрах нь төрүүлж пил начны хүрэн аман хүзүүлж буян тогтохын хээр 3-т оров. Наадмын дараа буян тогтох давхар уяагаар цөмбөр сумын наадамд явхаар бэлтгэж байтал онон мөр хурч ирэв. Түүнээс давхар уяагаар уралдуулахад ямар ажил хийх вэ гэж асуухад дэндв та хоёр мэддэг улс мэдэж байгаа биз гэд эргэж явснаа ойр саахал тэртээ газраас буцаж ирээд за хүү минь шүн уйж хоноод давхар нэмнээгээр нэмнэж цагаан толгой хүртэл явж энэ нь бараглаж 30 км газар хөслөөд ир гэж заажээ. Буян тогтох ёсоор болгосонд онон мөр уяан дээр нь ирээд сууж байж. Хээр азраг дөрвөн туурайгаа туурайлж буудал хөлөрсөн байхыг хараад за чи өөр ажил хийлгүй очоод уралд та. Чи залуу хүн довдох үедтэй гэлэж жамсран галдаагийн шарга азрахтай уралднаа гэжээ. Тэр наадамж жамсран галдаагийн шарга буян тогтохын хээр хоёр хол тасарч шаргын өмнө хээр гараад хажуу тийш хадуурж буцснаа гүйцэж өмнө нь гарч дахин хадуураад аман хүзүүджээ. YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. Хурдан хүлгийн томгууд өмнөх хуучин дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Хоржийн дамб яринпил гихч залуу онон мөрийг адуун дээрээ эргэтнэ. Онон мөргөө миний морь хурдалж өгөхгүй юм. Манай адуунд давхихаар юм байна уу гэхэд адуун дундуур нь явж байхад энэ бор азаргаа уй эн чин хурдан азраг байна гэжээ. Залуу 2 жил дараалан бор азаргаа уйсан ч хурдалж өгсөнгүй. 3 дахь жилдээ өөр азаргаа уйхаар шийдэж суутал уяа морьдоо барьдаг өдөр нь онон мөр хурч иржээ. Морь уургалахаар явах мөрт нь бор азаргаа таарахаар уургаараа зайлуулс хийснийг харсан онон мөр бор азаргаа уургалаа гэжээ. Залуу бор азаргаа аргагүй ирэхэнд уяв. Их сунгаа болж морь гарч ирэх үед хүмүүс дурандаад бор адуумаг налж явна. Сажва самдангийн бор үз цог яваа онон мөргөөн хүрэн байх гэлцэн. Онон мөрөн дэрэгдээ сууж байсан дамб яринпилд чи азаргаа тос түрүүнд яваа манай хүрэн байх. Цог яваа танаа бор байх шүү. Чи тосож очиод бор азаргаа хөдөлгөөд үз. Манай хүрнээс давбал энэ жил төрүүлнэ. 100 холбож ирвэл айрагдана гэжээ. Дамб яринпил тосож очивол бор азарга нь онон мөрний хүрний хойноос нэхэж байна. Гойдуулаад үзтэл хүрэн азаргыг дийлж сунгаад төрүүлжээ. Наадмаар дамб яринпилийн бор төрүүлв.
он мөр. За, бор азрагны чинь зооны мах бариад явуулахгүй байсан юм. Энэ жил зооны бариан тавигдсан. Одоо хурдалнаа гэжээ. Түүнээс хойш дамб яринпилийн бор олон удаа айраг төрөө авчээ. Туулаа нэвэртэй подкаст. Онон мөрийн хүргэн үлзий доогийнхонтойгоо ар хонхор гэдэг газар өртөөний алба хийж байх үст зараа буланд баян жаргалан, дэлгэр хаан, баян мөх, дархан сумд нийлж цагаан сарын наадам хийжээ. Энэ наадамд онон мөр их охин саран гэрлийнхээ хонин дундаг хэрийг уян гэхээр хүргэн үлзий доо. Та олон хурдан морьтой байж очиж хонин дундаг мориор яах юм гэхэд зүгээр чөдөрлөгөөнд гидсэн тогтоод зооны махан сулраад байгаа юм. Айрагдах үз. Харин чи халдсан морио уй гэжээ. Үүнээс өмнө хүнхэр талд баян худаг, гал шар, баян мөх, мөрөн, дархан сумд нийлж уралдахад төрүүлсэн дархны рагчаагийн бор морь давхар уяагаар зараа буланд очиод байв. Их насны морь мордох үед онон мөр морьд үзийгээд явчихаж. Энэ үед үлзий доо рагчаагийн бор морь маш тавин унтаж уяа эвтэй байна гэж боджээ. Гэтэл онон мөр хурч ирээд хоёр чих хув дэлтэй хээр морьны баруун хойд үзүрт цагаан цэнхэр дээлтэй залуу хүнхүү бариад сууж байна. Тэр морьд хөрүүлэх баха. Чи халдсан морио хув хээрийн зөв талд гаргаж уралдуул чадвал манай морьд хөрүүлнэ гэжээ. Үлзий доо рагчаагийн бор морьд хөрүүлэх юм биш үү аваа гэхэд рагчаагийн бор морь хүний хэлээр ярьдаг бол эзэн минь намайг аврах болов уу, алах болов уу, хүн юмсан бол надад аях шүл аахта цаа хэрэгтэй байна гэд унтаж байна да зайлуул. Ийм морь 30-ын доктор багтахгүй дээ гэжээ. Морь дэргэхэд эхлээд хув хээр гарч хойноос нь үлзий доогийн халдсан нэхэж буруу талаар нь орж үргэлжид зуузаа холбосоор явв. Тэр наадамд хув хээр морь төрүүлж буруу талд явсан халдсан морь аманх үзүүджээ. Дээрх уралдаанд рагчаагийн морь 32-т давхижээ. Хув хээрийн эзэн залуу Хинти аймгийн Дэлгэр хаан сумын харьяат мөнгөний лувсан дорж гэдэг хүн байв. 1951 онд улс хувьсгалын 30 жилийн ойгоор улсын наадамд 584 хурдан хүлэг уралдахад түүний хар морь төрүүлсэн нь хурдан морины цуваанд тэмдэглэгдэж үлджээ. Туулаа нэвэртэй подкаст. Хинти аймгийн Баян мөнх сумын Даасын мундаг гэгч хүн Мандал сум гэж байхад иржээ. Түүний хар морь хурдан гэж хав ойрдоо шагшигдж байв. Их насны морьд мортож асарт цугларах үед хүмүүс мундгийн хар морийг үз гэжээ. Даасын мундаг хүүхдээ мордуулчихсан. Өөрөө хиймэрийн дарцаг өндөр ишинд хийсгэж дөрөвчлэн бариад өмнө алхуулж хар морийг нь бас хоёр морьтой хүн дагалцсаар сүрийг бадруулан наашлан явна. Өдөөс нь тосож авсан онон мөр тулж үзэлгүй огцом хажуу тийш эргээд явчихв. Өвгөний араас дагаж авсан хүмүүс дотроос хүргэн үлзий доон. Манай хатан өвгөн Даасын мундагаас айвуу яав. Морийг нь үдсэнгүй гэжээ. Дараа нь мундаагийн хар морь ямар байна гэж хатмаасаа асуусанд. За да. Хар морь ганцаараа хол тасраад гараад ирэх байх. Салхи энэ янзаараа байвал энэ үхэнд зам тохорч салхиа эрслэх хавьд хитгэн хараагаад очиод өгөх байх та гэжээ. Үнэхээр мундаагийн хар морь хол тасарч яваад нарийн зүргөөр зам салаад салхи эрслээд ирэх үед унсан гэдэг. Мундаагийн хар морь ойцсон ч буцаж сэгсэн гинлээ. Хожим онон мөрөөс мундаагийн хар морь яагаад ойцсон юм бэ гэхэд хар морийг унтуулж биеийг нь амраасангүй. Хоол ичийг нь багдуулсан учраас салхи игцэрж хамрын хоёр нүхээр зэрэг хүчтэй салхи орохоор үлэн морь очиж байгаа юм гэж хэлжээ. Сүүлд сонсвол мундаг хар морио үүр цүрээр барьж хүүхдэд дунуулан хиймөр хийсгэж уяа эргүүлсээр өглөө болгосныг олон хүмүүс харсан байжээ. Туулаа нэвэртэй подкаст. Эрт өдрийн нэгэн цагт энэ твийн хязгаар газарт эгэлгүй аимшигт нохоо шоргоолжнууд эр эмээрээ амьдардаг байж гэн.
Нохоон чинээ биетэй тэр шоргоолжнуудын нүхний амсарт алт овоолоостой гин. Нойтон сормуустай ямар ч амтныг нүхэндээ юр хавьт үлдэггүй байж гин. Шижирдэх хаалтанд гар хөрөх шилтэй ир гардаггүй байж гин. Шийдэж очисон нэг нь эргэж ирэлгүй шингэж тэндэ амиа гэдэг байж гинэ. Нохоо шоргоолжны алтанд шунсан ноёд түшмэд тоо томшгүйч салгах арга олохгүй байвг нь санаасч суухаас хитрэхгүй байвг нь. Бусдын гараар могоо байруулах бузар арга тэд сөвөгчилж гин. Буурал ганц мориноос өөр бидээ наалдах өмчгүй шаралтай харцыг явуулъя гэж шоргоолжны алтыг авахуулъя гэж шонгуй ноёд хувилдэж гин шаралтай харцыг дуудуулж гинэ. Нохоо шоргоолжны алтыг авчрах ноёдын зарлиг чам дээр буула. Толгойдоо хэрв хайртай бол тэр алтыг авчрах хэрэгтэй. Шаралтай харц үүнийг сонсоод шарн гоцоогоод явчихж гин. Шандас сайтай хүлэгтэй болж шоргоолжны алтыг булаагаад л ирнэ. Ам гол залгадаг ганц морим нь аг зулгаах шүдгүй болсон билээ. Аимшигт нохоо шоргоолжинд хайжлуулалгүй авч гарах морил хэрэгтэй. Үүнийг сонссон ноёд түшмэд үгсэж хоорондоо хэлэлцэж гин. Үнэхээр тийм сайн морь гэвэл үгүй гин тэдний хэндэнч. Урдаа барьдаг хурдан морь хоёрыг уйж сойгоод чам дунуулъя. Улаан галзуу нохоо шоргоолжинд уруулж тастуулбал хогч нь болно. Хоёрын хоёр хурдан морины буйнаар ходоодоо тижээх хэсгээ мэдэх болжтэй. Хорт хайчлууртай тэр шоргоолжнуудаас хоохоолж амиа бодох болжтэй. Ноёд ингэж зарлигдав гин. Номоо шаралдаг бас цаав гин. Азаа сорхоор шийдэцгээв гин. Алтанд ч бас горилцгоов гин. Та нарын хурдан морьчтэй тастуулна визтэй надтай хамт. Там Диважин хоёрын айланд очихоо тааж хэлэхэд бэрхэл боллоо. Алтнаас ам үнтэй хойно авч гарахыг л бодно доо. Альч нутгийнхэн тэр алтнаас ам зөөлсөн нь цөөнгүй босов. Надад ахиухан хугацаа хэрэгтэй. Наадам дуралдахдаа юуны өөрц билээ. Наад мордын чин шанцыг шалгая. Ноёд та бүхний зарилгийг дагая. Шаралтай харц ийн хилээд шагнуулсан мэд энэ нэмсэглэв гин. Шижир алтан сэтгэл нь уяастай ширүүлэх ноёдод ам алдав гин. Ноёдын морь хурдан боловч нохоо шоргоолжинд лавл баригдана. Нохоо шоргоолжноос амьд гарлаа гэхэд ноёд намайг барьж идэн. Унааны ганц буурал морь уйж сойвол ямархан бол шандасны сайнаар ганц морим нь шаралтай намайг олон аварсансан. Харц шаралтай ингэж бодоод хатуу шийдэв гин ганцаараа. Хамгийн хурдан гэж ноёдын өгсөн хоёр морьтой уралдуулав гин. Амны буурал нь тэрл хоёр хүлгийг ардаа бараагүй орхиод л байв гин. Алдалгүй тандаад байсан ноёдын атаархал хорсол төрөөд л байв гин. Хэрэг явдал юу болохыг ноёд хүлээхээр хоорондоо шивнэлдэв гин. Хүсэл зоргоо чангалж харц шаралтай хүрэх газраа зорин одов гинэ. Хөдөлгөө хоос морьтой шаралтай хүндий их замыг туулав гин. Хөхтөлийн нуруунд хурч хөнөөлт шоргоолжнуудыг дурандав гин. Хөө хуягтай туршуул дагуулууд хөөрцөглөж тэр зүгт шимтэв гинэ. Шижир алтнаас шүүрч чадвал шагнаж хагцын өгнө гэлв. Шүлэнгтэж хомхорсон ноёдын шагнал амнлах нь нохой долоог. Намааг сүдэр мэт дагаж яваа нахуу ноёны 3 нусгай. Надад туслах нь ч хол хэвтэн. Нас амиал бодцоох бизээ. Тонгоргийн ирэн дээрх миний амийг торгоолж эд яасан ч чадахгүй. Тохирч эдэнтэй ярилцах хэрэгтэй. Товлож нарийн ойлголцох ёстой. Шийтсэн шаралдаа ингэж бодоод ширүүхэн өндөр дугаар тэдэнд шийдвэрээ шуудхан хэлвгэн. Шилэмдэж цаадуулна хулчгнав гинэ. Айж хулчгнаад байгаа юм бол ай зүгээ эртхэн бодцгоо. Авахыг надаар авахулж аваачхыг та нар гүйцэтгэх юм уу? Хөсрий царайлж суугаад яана. Хөдөлгөөн мордыг шилж имэлцгээ. Хайчлуулж гэмэн шоргоолжинд хамтлах хайчлуулах буйзаа бид. Алтыг нь давиулт дундаа шүүрч аль олигтоод чин дамжуулна. Актийн хурднаар өртөөлн зүгтэж ам алт хоёртойгоо буцна. Хин хиндэ хожмын гэрч болно шүү. Кэрийн энэ газар ясаа тавихгүй шүү. Хэрэг зориг маань ийм л хойно хэрсэн бух шиг зогсоод ч яах вэ? Хизээний сэцэн үхтэй шаралтай хэвнэхэн ингэж хэлв гин. Хил аманд татчихаа юу гэмээр хинэнч тэндээс дуугарсангүй гин.
Дууга байхыг тань бодоход дургүй л байна да та нар. Дураараа болцгоодоо тэгвэл дөргиж тонирхах цаг биш шүү. Бурууг нь ингэж зэмлээд шаралтай. Бууралдаа шавхын мордовг нь буццгаа та нар гэж хашгираад боргүүлэн давхсаар отов гинэ. Буруу зөвгүй номхон буурлан бухаж цамнаад зэрэг өвгэн. Буцалтгүй шийдсэн шаралтай харцын булиглах зүрх цавхч үгнэ. Эзэн хүнийхээ эрлэхэг зоригийг эрмэг буурлан мэдээдж байх шиг ирчилсэн хурдаар цахилвгэн эхний шоргоолжтой тулгарав гинэ. Эмээлт хүлэг суг үсрэндүүлж эгээл түнд хэргуулсангүй гин. Энд тэнд шижиртэн хөвтөх алтнаас эрэмгийн шаралтай шүүрэн өвөртлөвгэн. Хурц тэмтрүүлээ солбон хойноос нь шоргоолжууд хөөвгэн. Хоёрын зэрэг нь үүдэн хоймрын зайтай хурдлан ойртов гинэ. Шаралтай буурлынхаа дэлэнд наалдавг нь буурал нь газрын хөрстэй тэгшрвгэн. Шаргал алт хаврыг дэлсэн харшилтавг нь бузар шоргоолжнууд гүйцэн алдавгэн. Мөр алдалгүй элдэх нэгэн шоргоолж морины сүүлээс тас хяргавгэн. Мөчөөгөө алдалгүй буурал морин мөнөөхөн амтныг артаа орхивгэн. Овон цовон хөөсөн нохой шоргоолжнууд улаан зам дээр хаягдавгэн. Урам нь хугарч хөлн нийцээд уралдаж хоорондоо хэмхэлдвгэн. Энзуур буурал морин эзэнтэйгээ цуг таливгэн. Эрх хүлгийн эцэшгүй харайлтаар эрэм талыг туулавгэнэ. Ноёны туршуул дагуул этгээдүүд нойтон хамуу шиг бараат цаавгэн. Нохой шоргоолжнууд тэднийг хармагцаа нэхэж араас нь элдэцгээвгэн. Гурван аймхай, гурван шунхай гууглан хашгиралдаж зүхтавгэн. Гундаж харшсан гурван морьтой нь гурвуулыг нь шоргоолжууд хярхчихавгэн. Сансандаа хүрсэн мэт тэр шоргоолжнууд саял эргээд үүрээ зөвлөвгэн. Санамсаргүй амаа алдсан тэднийг сайхан сэтгэлд шаралтай өрөвдөвгэн. Салж дайснаасаа нэгэнд холдсондоо санаа амарч мориноосоо буувгэн. Сайхан хүлгийнхээ шодон сүлийг хараад санаа алдасхийн мордовгэн. Ядуу харц шаралтай хөвгүүн хамаг даяараа дуршивгэн. Хагас алтаа шагнал даваад хамгаас дутуугүйж аргавгэн. Шодон буурлын өмнө гიშгэх шандастай хүлэг гарсангүй гин. Шаваарч ноёд бууралд нь үн хаялцвгэн. Шаралтай хөвгүүнийг шалж хоргоов гинэ. Ам болсон хүлэг сайн мороо арилжаалж би наймайлахгүй. Адгуус мөртлөө амийг нь аварсан үнийг авдар алтаарч би солихгүй. Шаралтай энэ үг үнэн болохоор шаардаж ноёд ис чадвгэн. Түүнээс хойш шодон буурал түмний их болон мөнхрөвгэн. Буурал морь хурдан бөгөөд шодон байдгийн булгайгүй үнэн түүх ийм гинлээ. Та Тулааны өртөө подкастыг сонсож байна. Бичлэг маань таалагдсан бол лайк дарж сэтгэлдээ үлдээгээрэй. Дарив хэрийн домог. Эхний хувилбар. Хизээч юм бэ? Хідэн ондч болсон хэрэг явдал юм. Үнэн түүхийг нь онсартаа хэлж хүн алга. Ямар ч байсан манай нутагт олон зуун жилийн тэртээ дайн тулаан оволцож байсан тэр цагт юм гинвэлээ. Манжин хааны хар баатар Монголд дайлаар ирж хөглөгөр алтайн хөрслөг өөлд түмэн өнөөдрийн Дарвийн нутаг тосон байлтахаар төрүүлж очисон үеиг нь. Хар баатрыг харагдаж үзэгдсэн бүхнээ хурмын төдийд хяаруулж устгадаг далдын эд шидтэй тунч олон зэрэгтэй гэлцэж байв. Өөлдийн үе түмэн хүний дотроос товоон тодорсон улаан мэргэн баатар Дарвдаг хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн одтой шүнж тулалд нь нартаа өдөрч дайтанд химэн домогт хүйсийн говийн захад очиход Манжин хааны хар баатар мянган зэрэгтэйгээ маадгар дуухан угтжээ. Хар улаан хоёр баатрыг эргчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн хотгор хонхор газар товоож дэлхийн нэг харанхуйлан тэнгэр газар нүргэлж ус нэг үерлэн үе олон төмөн шуугж байсан гин. Өөлдийн улаан мэргэн баатрыг Дарвдаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй эрхий урууга минчитэл хантаарч Манжин хар баатрын өр зүрхэнд нь онлон харваж ор сураггүй болтол намнахад нар нэг мандаж навч цэцэг нэг ургаж сар нэг гарч сайхан бүхэн дэлгэрч гинэ. Өштөн дайснаа өвдөглөж дарсан өөлдийн улаан мэргэн баатар
ард олноо амар төвшин жаргуулахын тулд дахин дайтахаар болж үеийн олон нөхдөө өтөр түргэн цуглуулсан байна. Харин даривдаг хээр морин аян дайны хөлд алжааж сулцсан учир унсан газар, уусан ус, унган ижил олхнууд нутагт нь орхиж явхаар болжээ. Дайнд ялсан Баатар эр ажнаа хүлэг даривдаг хээр хоёртоо зориулан Засагтхан аймгийн Эрдэнэбээсийн хушуу, Өдгөөгийн Ховд аймгийн Дарив сумын Булаг багийн нутаг, гүн жалга химээх хаашаа уул хадгүй нүцгэн талд овоо босгож онголон тавьжээ. Өөлдийн улаан мэргэн Баатрыг даривдаг хэртэйгээ салж ядан хагцах тэрхэн мөчөд цэрэг ирсэн жигдрэн жагсаж талын овоонд нэг чулуу нэмэрлэж тавьсан гин. Баатар эртээ дайлаар морцсон нөхдийнхэн тоо гаргыг гэвэл домогт овооны чулууг тоолж үзэх хэрэгтэй гэлцэн. Гүн жалганд байгаа урдаасаа хойшоо 64 м, баруунаасаа зүүн тийш 72 м голчтой, 11 м өндөртэй овоо хэрэгсүүр нь даривдаг хээрийн домгийг хуучлан дарив химээх нэрийн үчрийг тайлах гэж мэрийж буй адил сүр бараатай сүрлэг харагдана. Өөлдөгийн Баатрын даривдаг хээр түргэн хугацаанд тэнхэрж овоо тахилгын наадамд олон жил төрүүлэн төмний их цол хүртжээ. Чингээдж Сутай нутгийн суугуул төмнийг даривдаг хээрийнхэн гэж нэрлэдэг байснаа хожимын өдөр даривынхан хэмээн нийтээрээ нэгэн дуугаар нэршиж сурсан гэлцэн. Даривдаг хээрийн домог ийм болой. Дарив хээрийн домог 2 дахь хувилбар. Эрт үрдийн цагт энэ үйл явдал болжээ. Манай нутгийн хил хязгаарлуу Манжин хааны хар цэрэг довтлон ирж бүг сонсоод Өөлдийн Загал Баатар тэргүүтээ халах Өөлдийн олон мянган цэрэг эрс угтан очиж байлдахаар бэлтгэжээ. Энэ дайн тулаа манай нутгийн урд захад Булаг багийн нутагт болсон гэлцэн. Өөлдийн Загал Баатар олхнуудын эзэн ноёнтой уулзаж нүгэлт хар дайн нутаг нугад чинь болох гэж байна. Та нар Тэнгэрлэг удамтай Тэмүүжний ээж Өвлөн хатны үе дамжсан баатарлаг түмэн байна. Хэн нь хүчтэй болохоо Манжин хааныханд үзүүлж эргчин эмэгчнээ үзэлцээ. Эрслэн хамтарч тулалдцгаая гэжээ. Тэр үгийг сонсоод манай хушуу ноён тэрслүүд дайсантай тэмцэж ялахад бид баараггүй. Бид нэг жигүүрийг нь хариуцсан хүүс тэмтрэлцээ гэжээ. Үхэрийн хардайн өтөр түргэн дууссангүй олон өдөр үргэлжилж өөлд халах олон зуун Баатар ирчүүдийн хүчинд түрэгцэн Манжин хааны хар цэргүүд манай нутгийн гүн рүү орох гэж зулбан зүгтжээ. Тэднийг өнөөгийн Дарив сумын төвийн дээхэн талд байгаа Булган хушууны зах руу шахагдан хөгдөж ирэхэд нутгийн олон түмэн бүх дэрс бутаа хооронд нь зангитан холбож занг тавьчгаад отож байжээ. Манжин цэргүүд олхнуудын занганд орооцолдон харуулдаж бүх мориноосоо салангууд явгарсан цэргүүдийг яг тэр газарт нь сөнөөн даржээ. Булган хушуунаас холуур бултан зайлж авсан нэгэн их цэргийг тосон байлдаж алдгийг нь алж олзолдгийг нь олзож яваад Өөлдийн Загал Баатар алтан амиа алджээ. Түүнийг Ховд аймгийн Дарив сумын Булаг багийн нутаг гүн жалгын хөл их сайрын зүүн урд дэнж дээр унсан морьтой хамт босоогоор нь бунхлан оршуулж асар том хэрэгсүр босгожээ. Түүний дараа дайснаа дарж дархан цолоо мандуулсан Өөлдийн Загал Баатрын гигэн дурсгалыг хүндэтгэн гашуудлаа тайлан овоо тахилгын их наадам хийхэд Баатар ирийн сэлгэж унаж явсан олон ажнаа хүлгүүдийн нэг даривдаг гэхээр хол тасархай төрүүлж төмний их болсон байна. Түүнээс хойш энэ нутгийнхныг даривдаг хээрийнхэн хэмээн нэрлэж байснаа хожим нь даривынхан гэж нэрлэх болжээ. Бидний үеийнхэн багасаа л ирчүүдийн хооронд болох нутаг нуг улсын наадмын хурдан мордын тухайд чигтэлсэж өссөн дөө. Үй болдог тэр яриа хонон үнжин үргэлжилдэг ам халуун яриа байлаа. Элбэг хээр гихч азрагны тухай Хинти аймгийн алдарт уяаж ухнаагва ингэж хуучилсан юм. Манайх галшаар уулын ойролцоо буусан байв. Нэг өдөр манад жойног давг гантиг лувсан доонор ирэв. Тэд хурдан морьтой хүмүүс юм. Дагвын хээр гэж элбэг хээрийн удамтай хурдан азраг байв. Бид морь ярьж хонлоо. Маргааш нь үд хивээж байтал тэд элбэг хээрийн толгой
хонхрын ухаад байгаа очиж үзэхүүг нь. Хонхрын ухаа гэдэг нь өвгөн ноёны наадам хийдэг шүрмсэн чулуун довтой нутгийн баруун урдах ухааг хэлж байгаа. Тэгэхэд би шинэхэн шаахаа 72-тай байлаа. Би давхаад ухаа дээр гарав. Тэнд өвгөн ноёны шавийн шав хурдан морь зураач сэлбэрч насан очрын хар зурж сийлсэн адууны олон толгой байдгийм. Түүний бүтээсэн хурдан морины зураг сэлбэр олон айлд бий. Тэгсэн нөгөө хоёрын нэг энэ хойхон байгаа би нэг үдсэн гэд тэрүүхэн хойхон байх адууны хэсэг хөсрийг толгой ухаж хөдөлгөөд доороос нь хадганд ороосон маягтай том ясан толгой гаргаад ирэв. Тэр адууны гавлын яс их өндөр тэлүүд ухтай. Тухныхаа дор жаахан тавган идэ тавьчмаар нахистай урд талын самалдагнаас хорхоод идэгдсэн байсан. Би энэ өвөрмөц толгойн ясыг бол элбэг-хээрийн толгой мөн гэдэгт санал нэг байж билээ. Манай нутагт өвгөн ноёны хурдан морийг унаж зурж сийлэг арга ухаанаас нь заалгаж сурсан ноёны гарын шав түнтгэр наваан дэндүү гэж их уран зурааж сийлбэрч хүн байлаа. Би тэр хүнийг шалсаар байгаад элбэг-хээр азрагны төрхийг 300 төгрөгөөр сийлүүлж авсан юм. Тэгэхэд өвгөн элбэг-хээрийн тухай ингэж ярьж байлаа. Цуны нэг тогтуухан өглөө ноён атун дундаасаа 2 хээр даг зааж бариулв. Ноён мял ховын лодоо 2-оор сургуул олом жирмийн сайн бөглөөрэй. Чөтөр тушааг нь сайн тааруулаарай. Даруулга оломтой мордуулаарай гэв. Эхний хээр дагыг мял унаад амын амгаагаар жаал хөрөөдөж байгаад буув. Дараа нь лодоогийн унах хээр даг дээр яваад очтол эмнэг даг чөдөртөө тонгочж яваад үгсэн байв. Тэр дор нь түүнийг ажилсанд нугсан тасраад үгсэн тэр хоёр даг сугандаа нэвт гуурстай байлаа. Ноён та нарт хамаг юмаа сайн тааруулж төхөөр гэж эсгэллөө би гиснэ. Над шиг юмд ийм хоёр адуу нэг доор таарна гэдэг ахтах байлгүй дээ гэд харамсангүй байж билээ. Тэгэхэд мялын сургасан нь элбэг-хээр юм. Хожимхон би элбэг-хээрийн хүчийг хорж ундаг болов. Тэр номхон гэж учиргүй. Хар голтой сайхан улаан хээр зүстэй, өтгөн дээлсүүлтэй азраг байв. Хурдан морины хүүхдүүд элбэг-хээрийг унах дургүй. Тэр их хашин хатуу явдалтайсан. Адуунаас барьсан даруйд нэг хэсэгтээ дугтчаад имэлээс ховх татаж шидчих гээд гүй гарын сарвуу шуу янгнаад их хэцүү. Та YouTube дээр Тулааны өртөө подкастыг үзэж бас сонсож байна. Цаг хугацааны хувьд авч үзвэл 1910-аад оны үед хэмээн барагцаалдаг. Хавар оройхон ногоо цагаа эд жигдрэх үед галшаар нутгийн малчин төмөн дэмбэрлийн сайн ус хаваар нэг саарал шүтлэн үзэгдэх болжээ. Гэрийн эзэн хаанхын хиний адуу болохыг сэм тандан сургалсан ч эзнийг нь олж чадсангүй. Харин лавшруулсан сургалсаар 3 жилийн өмнө Баян мөнх уулын хошуу буюу Гадин засгийнхан одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум галшаар уулын хошуунаас 30 гүү худалдаж авсны нэгнийх нь гидсэнд очисон унаг болохыг мэджээ. Өвгөн ноён энэ тухай олж дуулаад нутгаа тэмцэн ирсэн унган хүлгээ хайрлан оронд нь нас гүйцэн морь өгч явуулжээ. Ийхүү ихийнхээ хээлэн зарагдсан унсан их нутгаа тэмцэн ирж хожимо ховон саарал химээх алдарт хурдан азраг босон түүхтэй юм. Ховон саарлын үр алдарт номин цэнхрийн үр энд өгүүлэх эрэмгийн хурдан элбэг-хээр азраг юм. Элбэг-хээр бол 1911 оны шаргчин гахаа жилийн хавар ихээсээ тэнцсэн унаг. Тэгэхдээ бусад унганаас итгээд буюу босоо тэнцсэн хожмын цуу түлэг болохоо илтгэсэн гэдэг юм. Элбэг-хээрийг дааганд нь сурахаар мортоход бөхчсөн сайн сурыг тас үсэртэл булгиж эмээлийн хэрэгслээд харааж байсан гэдэг. Үүнийг нь дуулаад өвгөн ноён шинэ аргамжаар сурлаж дахин мордуулахад эмээлийн сурч тисч унсан хүүхч тогтон омглон үрээж зүгширчээ. Элбэг-хээр хачин хэлбэр галбиртай адуу байсан гэдэг.
Суг цавных нь арьс тэрлэгэн дээл хөөргөж бүсэлсэн юм шиг сул харваган унждаг. Чихэн дэлтэн дух магнаагаараа хотхор уруул ам нь унжсан ерөнл тун хачин итгээд адуу байж. Гисэн ч хурдан хурцаараа гайхагдсан боёнд хүлэг байсан юм. 1925 онд Галшар нутгийн гарамгаа уяаж нэрт хүлэгч эдэмхий химээх жунаа ардын хувьсгалын 4 жилийн ойн их баяр наадамд элбэг хэрдэ иржээ. Тэгтэл зэрэгэлдээ сумын уяач гүр уяан дээр нь ирж хээр азаргыг нь харцгаад элбэг хээр энэ жил эзэнхий байна. Наастай ч боллоо. Ууралдаж барах уу да? Химэн голонгүй өгүүлж. Жуна хариуд нь барнаа барна гэд өөр юм дуурсангүй. Мөнөөх гүр наадам маргааш эхлэн гэж байхад дахин ирээд энэ азраг айрагдаж давхгүй юм биш үү гэсэнд Жуна давнаа нэг байтугай хоёр уралдсан ч давна гэжээ. Ийхүү зүтгэх Жунаад гүр дахин юу ч хэлсэнгүй. Харин дотроо хачин юмдаа хэмээн бодоод өнгөрч. Удалгүй Жуна нутгаас хамт гарсан Рашийн лувсан цэндээс моринд арай томцсон 12 настай ёндон хүүг гуйж аваад элбэг хэрийгээ унуулжээ. Тэгтэл томцсон хүүхдээр унуулсан эзэнхий хээр азраг тэр наадамд тасархоо хол төрүүлж уйсан нэгний самсааг шархируулсан байна. Дашрам сонирхуулахад Жуна уяаж тэр жил улсын наадамд 5 хүлэг айрагдулсан. Элбэг хээр азраг нь төрүүлж зээрд морь аман хүзүүдэн хээр соёолн дөрвөлж буурал хязаалан халиу шүтлэн тус айргийн 3-аар давхижээ. Мөн тэр жилийн баяр наадмын 6 насны мордын 30 айрг түрүүний 18-ийн хан хинтийн уулын аймгийн уяачид дангаараа хүртэн Галшар адууны гайхамшигыг мэдрүүлснийг баяр наадмын цуваанаас бэлхэн харж болно. Тэр наамар элбэг хэрийг буцаж ирэхэд нь нутаг хошуу наадмаа хийхээр зэхэж байв. Өвгөн ноёнд пүрвж авч Дашбалбар уулын хошуунаас авчирсан хонгор зээрд азаргаа хошуу наадамдаа төрүүлэгчг санаатай бэлтгэл базааж байж. Өвгөн ноён хэдий өөрийн унган хүлгэнж өөрөө гардаж уяагүй бол уяачийнхаа нэр дээр цоллуулж алдаршуулдаг зантай хүн. Тэр ч утгаараа Жунаан уйсан элбэг хээр хошуу наадамд уралдвал хонгор зээрдийг нь дийлж өвгөн ноён түрүүгээ алдах тул улсын наадамд яваад ирсэн уяач Жунааг бараалгахад өвгөн ноён за морь хурдан уу сайн явж ирвүү чи чээр азарга улсад эзэнхий уралдуулсандаг хошуу наадамдаа уралдуулахгүй юм байгаа үсттэй гэсэнд Жуна эзэнхий уралдсан л да болдогч юм билүү яадгийн билээ гих маягийн юм хэлчгээд гарчихжээ. Өвгөн ноён төд удалгүй дэрэгдэх бараа бологчдоосоо нэгийг нь дуудаад элбгийг уйжуугүй үзээ тэр химээ явуулж гин. Үнийг нь гадралсан Жуна элбэг хэрийгээ өөр айлын тэргэнд аваачиж уйчгаад байсанд ноёны хя буцаж ирээд хээр азраг уяандаа алга химэн айлтжээ. Тэгсээр байтал наадамж тулж Жуна элбэг хэрийгээ наадмын довноос төдийл хотлгүй орхиод бусад уяа мордоо хөтөлсөөр талбайн ойролцоо уяага босгожээ. Жунаан уяаг хамгийн түрүүнд харуулдан дурандсан өвгөн ноён элбгийг уяагүй нь үнэн бололтой. Тийм болж азарганы төрөө минийх шинэ азарга аалныг төрүүлүүлэгчхий химэн баярлаж санаа амран тайвширчээ. Харин Жуна уяаж үдэш бээр элбэг хэрийгээ шинжин ид шийг нь тааруулж баг саг засал хийн амраагаад өглөө навчирч уяаныхаа ихэнд уяв. Өглөө гадаалангаа үүнийг нь харсан өвгөн ноён өөрийн ирэхгүй давх хийж харвуу тэр та нар элбгийг уяагүй үүлгээд байсан тэр сэгнийгээ зогсож байна штэ идэмхий юу сайн уяач мөртлөө санаа муутай хүн юм да. Намайг л зөрөгтийнхоос авчирсан шинэ азарга төрүүлүүлэх нь гэж цанхаалж байгаа нь тэр химэн өглөж суусан гэдэг. Зөрөгтийнх Дашбалбар уулын хошуу. Тэгсгээд азрагч мордож ноён бариаруу дөхөж азрагны төрөвж гараад ирлээ. Өвгөн ноёны дуранд элбэг хээр хонгор зээрд хоёр өнгөлжгсөн ан ман хурдалж яваа харагдсанд мордон
элбэг хээрийг тасарч гарах газарт амдан очжээ. Элбэг хээрч цойлон гарч хонгор зээрд хараа хараавч үнэнхүү энэ дутаж байгаа үзэгдсэний дээр магна тэний баясан жунаа уяаж элбэг хээрээсээ зайдуухан давхиж яваа харагдсанд ноёнтон эдэмхий налимгар хээрийг дийлэхгүй гэж амандаа өглөж байсан гэдэг. Тэр жил элбэг хээр 26 наснда алсын уяагаар улсын наадам төрүүлээд давхар уяагаар хошуу наадамдаа дахин төрүүлсэн нь энэ билээ. Ийхүү улсын наадмын довон дээр эзнийхээ нэг байтугай 2 давааг авна гэсэн итгэлийг хөсөрдүүлээгүй элбэг хээр аймаг олон хошуу нийлсэн томхон наадамд 17 удаа төрүүлсэн алдар цолоо дуудулсан аргагүй хурдан төмний их байжээ. Тухайн үед даншиг төрүүлсэн морийг эзнийх нь хүслийг үл харгалзан богд хаанд мандал өргөн сүрэгт нийлүүлдэг байсан тул хэд хэдэн удаа амыг нь татаж аман хүзүүтүүлж байсан гэдэг. Ийхүү ихээс босоогоороо тэнцэж 26 нас хүртлээр уралдан эрэмгийн хурднаараа гайхагдсан элбэг хээр давхар уяагаар хошуу наадамдаа төрүүлэн алтан жолоогоо өргүүлсэн нь сүүлийн уралдаан нь байсан юм. Тэмээний адил унжсан уралтай их элбэг сул арьстай урт том биетэй итгээд сонин элбэг хээрийг өвгөн оюун дүрслэн зурсан байдаг бөгөөд тусгай том хазаар эмээл хэргэлдэг байжээ. Түүнчлэн морин эрдний сударт дурдсан хойноос үзвэл 2 хүн барилдсан мэт урдаас үзвэл таварсан тэмээ мэт үзэхэд муухай магнай хавтгай хацар хавцсан мэт гидэс хавирг урт хүзүү урт нарийн хоолой агуу дөрвөн хөл бүдүн зэрэг шинжүүдийг агуулсан элбэг хээрийг тэмээн тэлмэн шинжид хүлэг байсан хэмээдэг билээ. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж ба сонслоо. Домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайка дараарай. Мөн намайг дэмжиж subscribe тавьчаа дараарай. Танд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.